Өнөөдрийн мэнд хүргэе. За, Ховд аймгийн химийн сорилго 2 буюу ерөнхий химийн агуулгаараа өгсөн сорилын тайлбарыг хүрэхэд бэлэн боллоо. За, ингээд эхний тест бол юу гэж асуусан бэ гэхээр аль мөр нь хайрс цэвэр металл бишийг илэрхийлж байна вэ гэж асуусан байна. За, тэгэхээр ер нь бол цэвэр металл биш гэхээр металлууд нь бол металл нь бол энэ байж болно. Металл биш нь бол нүүрс зөрөгч байж болно. За, тэгэхээр гуйл гэдэг бол ерөөсөө зис болон цайр хоёрын холимгийг хэлнэ гэж юм те. 70% зис, 30% цайр агуулсан холимгийг бол ерөөсөө гуйл гэж нэрлэдэг. За, тэгээ гуйлыг юунд хэрэглэдэг вэ гэхээр зисээс хатуу алтлаг өнгөтэй учраас хөгжмийн зэмсэг галтгооны хэрэгсэл хийхэд бол хэрэглэдэг гэж байна. За, тэгэхээр хайш гэдэг нь металл элементүүдийн хэд хэдэн элементүүдтэй үүсгэсэн энэ холимгийг бол хайш гэж нэрлэж байгаа. За, тэгэхээр энэ яагаад биш вэ гэхээр энэ бол металл биш болчихж байна. Энэ бол металл болчихдээ. Тийм учраас хариулт бол биш байжээ. B бол мөн байгаа тий. Яагаад вэ гэхээр гуйл гэдэг нь зис цайр хоёрын холимог. Зис бол металл, нүүрс зөрөгч бол металл биш элемент юм аа. За, тэгвэл C яагаад биш вэ гэхээр зис чинь зүгээр металл, цэвэр металл шүү дээ. D яагаад биш вэ гэхээр нүүрс зөрөгч мөн цэвэр металл, зис мөн цэвэр металл учраас энэ хариултууд биш. Ингээд нэгийн бол B хариулт нь бол зөв байсан байна гэж үзсэн. За, дараагийнх нь болохоор хоёр дахь нь бол юу гэсэн бэ гэхээр стандарт нөхцөлд аль хийн усанд хамгийн ихээр уусдаг вэ гэхээр 1 литр усанд бол ойролцоогоор бол 700 литр аммиак бол уусдаг. За, яагаад ингэж их уусдаг вэ гэхээр аммиак нь усанд маш сайн уусдаг. Учир нь бол яадаг вэ гэхээр усанд уусахдаа бол энд химийн харилцаа үйлчлэл явагдаад аммоний гидроксид NH4 нэмэх болон хасах гэсэн ионыг үүсгэдэг. Иймээс энгийн пицц уусалтаас хавьгүй их хэмжээгээр уусдаг шалтгаан нь бол энэтэй холбоотой байт юм байна. Харьцуулж үзэх юм бол энэ гэхдээ температураас хамаарна те. За, харьцуулж үзэх юм бол 1 литр усанд 1 литр орчим уусдаг бол хүчил төрөгч бол 0.3 литр ус төрөгч бараг уусахгүй. Аммиак бол 1 литр усанд 700 литр аммиак уусдаг учраас хоёрын бол B хариулт нь зөв байсан байна гэж үзнэ. Металл утсаар ямар төрлийн жижиг хэсгүүд сахилгаангүйдэл дамжуулдаг вэ гэхээр яадаг вэ гэхээр металлууд нь мөн 10 дугаар ангийн сургагч дээр байдаг материал байна те. За, тэгэхээр металлууд нь гадаад давхрааныхаа электроныг алдаад нэмэх зэмэгтэй катионыг үүсгэдэг. За, нэмэх зэмэгтэй катион ийм эргэн тойронд бол сул чөлөөтэй электрон далай бол хөгжийдэг. За, тийм учраас энэ электрон нь бол цахилгаангүйдлийг дамжуулагчийн үүрэгтээ оролцдог учраас 3-ын E хариулт нь бол зөв байсан байна. Аль дээж нь хамгийн их тоотой молекул агуулсан байх вэ гэж байна. За, үүнийг бодож үзнэ. За, бодож үзэхдээ яах вэ гэхээр эхний ээлж нь томьёогоо бичнэ. За, тэгэхээр эхнийх нь бол угаасаа молекул нь өгөгдсөн байгаа учраас бодох шаардлагагүй болж таарлаа. За, бид нь 1 г хүчил төрөгч гинэ. Хүчил төрөгчийн масс нь 1 г. За, эхлээд эндээс N хүчил төрөгчөө олохын тулд масса 0-ийн масстай аваа. Масс нь 1 г, хүчил төрөгчийн масс нь 16-аар үржүүлээд 32 г нөлгээд ингээд 0 3 1 2 5 0 болно гэсэн үг. За, тэгээ N тэнцүү N-ийг бахан NA гэдэг томьёоноос N-ийг олохдоо том N буюу жижиг хэсгийн тоог олохдоо N-ийг үржих нь NA гэдэг бол Авогадрогийн тоо шүү дээ. 0 3 2 1 0 3 1 2 5-ыг 0-ыг 602-ыг үржих нь 1023-д үржүүлэхээр хэд гардаг вэ гэхээр 188-ыг үржих нь 10-22 зэрэгт гарна гэсэн үг юм байна. За, С нь 64 мг ус төрөгч гинэ. За, тэгэхээр эхлээд энийг бол мөн ялгаа байхгүй 1 г бол хэцтэй тэнцүү байдаг вэ гэхээр 1000 мг-тай тэнцүү байдаг юм бол 64 мг нь хичнээн грамм байх вэ гэхээр шууд 64-ийг 1000-д хоногдог бол 10 асах 3 зэрэгт
грамм болно гэсэн үг. Энэ бол ус төрөгчийнх тийм ээ. Тэгээд яг саяныхтай адилхан энийг болоод жижиг хэсгийн тоог олох юм хоёр үйлдэлийг хийх байгаа. Н тэнцүү массыг 0-ийн масст нь хуваагаад ус төрөгчийнхөө 0-ийн тоог болно. Масс нь бол хэд гэсэн бэ гэхээр 64-ийг үржих нь 65 гэсэн биш үү? 65 гэдгийг яаж 4 гэж орсон юм байна тий. За 65-ыг үржих нь арын хасах 3 граммыг хуваах нь 2 гэхээр ситнийхээ 0,325 0 тань шүү. Дахиад нэг 325 0 болж юм. За тэгээд жижиг мал шүү. За ингээд 0. Тэгээд дараа нь нөгөө нэг энэ том янаасаа жижиг хэсгийн тоо буюу молекулын тоог олгоолно. Тэгэхээр 0,0,325 0 А гэдэг бол Авогадрогийн тоо 602-ыг үржих нь 1023 гэхээр 1 9 6 5-ыг үржих нь 1022 зэрэг болж байгаа юм байна. За ингээд энэ хоёрын аль нь их вэ гэхээр молекул агуулж байгаа нь аль нь вэ гэхээр дөрвийн болвол энэ маягаар бол бодож үзэхэд бол A хариулт бол зөв байгаа. Гэхдээ бүгдээрээ үлдсэнийг нь бас бодоод үзнэ. За тэгэхээр C, D бол яасан бэ гэхээр шууд нэг үйлдэлээр N тэнцүү N-ийг үржих шээ. Том N тэнцүү N-ийг үржих нь N гэдэг томьёонд орлуулахаар 0.3 0.3 602-ыг үржих нь 1023-таа үржүүлэхээр хэд гарах вэ гэхээр 1806-г үржих нь 1022 зэрэг. За ингэхээр хамгийн их одоо молекул агуулж байгаа нь энэ 188 195 дандаа 22 зэрэг байгаа шүү дээ. Тэгэхээр 1806 гэхээр 2-той тоо хаана нэ гэхээр 2.1-ийг үржих нь 1022 молекул 151-2 энэ их учраас энэ бол дөрвийн A хариулт болцдог байсан байна. За уустдаг ба уустдаггүй давсны холимгоос уустдаг давсыг аль аргаар ялган салгах вэ гэж асуусан байна. За энэ дээр бол уусгагч нэмээд холимгийг халаагаад шүүгээд шүүгцийг тасжуулах аргыг ингээд 5-ын бол B хариултанд байсан байна. За цэвэр этанол нь 114 градусд хайлж 78 градусд буцалдаг глюкоз уусгасан этанолын дээжийн хайлах услацыг ямар байх вэ гэж асуусан байна. За тэгэхээр одоо энэ сурах бичгийн 10 дугаар ангийн сурах бичгийн дээр байдаг энэхүү үйлдвэрийг унших юм бол ингэн гэсэн үг. За ямар ч байсан хайлах цэгийг авъя. Гэхдээ энэ дээр бол цэвэр бодис буюу бидний хувьд бол C2H5OH-ийн хайлах цэг бол хасах 114 градус гинэ. За тэгвэл хайлах болгоод дээр нь юу нэмсэн бэ гэхээр C2H5OH дээр глюкоз гэхээр C6H12O6 ингээд нэмээд энэ бол холимог болчихж байгаа. За тэгэхээр энд үйлбэр дээр нь ингэсэн байна. Юу гэсэн байна вэ гэхээр ингэж байна. Бодис хэдий чинээ холцтой байна. Түүний хайлах цэг нь холимгийн хайлах цэг нь цэвэр бодисоос бага байна гэж байгаа байхгүй? Бага. Цэвэр бодисоос энэ бага байна. Цэвэр бодис нь бол их байна. Цэвэр бодисих бол их байна гэсэн. Цэвэр бодисын хайлах цэг нь их байна. Тэгэхээр 114-ээс хайлах цэвэр бодисынх нь болохоор их байгаад холимгийн хайлах цэг нь бага байна гэсэн. Тэгэхээр 114-ээс ямар тоо байх вэ гэвэл бага тоо байж таарна гэсэн үг шүү дээ. Цэвэр бодисын хайлах цэг. Бодис хэдий чинээ холцтой байна. Түүний хайлах цэг нь цэвэр бодисоос бага байна гэж байна. Холимгийнх нь бага, цэврийнх нь их байна. Тэгэхээр хасах 114 гэхээр эндээс бага тоо гэдэг бол хасах 116 градус гэдэг нь зөв хариулт нь бол байсан байна. Энэ гурвын аль нэг нь болж таарлаа. За дараагийн тайлбарыг бүгдээрээ уншийе. Буцлах цэгийн үед авч үзье. За буцлах цэгийг бол энэ талд нь биччихье эвтэхнэр. За ямар ч байсан буцлах
ямар байцсах вэ гэхээр цэвэр. За бидний хувьд бол C2H2OH-ийн буцлах цэг бол яах вэ гэвэл 78 градус гээд өгсөн байна. Дараа нь буцлах юуных вэ гэхээр холимог гэж яаж мэдж байгаа вэ гэхээр холимог. За C2H2OH-ыг аваад глюкозыг хооронд нь холцсон байгаа учраас энэ бол холимог юм байна. За тэгвэл энэний буцлах цэг нь ямар байдаг вэ гэхээр бодис хэдий ч нэ холцтой байна. Түүний буцлах цэг нь их байна. Цэвэр нь бага байна. Цэвэр нь бага байгаад холимгийнх нь их байна гэсэн. Тэгэхээр энэ бол 78-аас их тоо буюу 79 гэдэг хариулт зөв байгаа учраас 6-гийн бол C хариулт нь бол оновчтой зөв хариулт гэсэн байна. 6-гийн бол аль хариулт нь зөв вэ гэхээр C. Яагаад гэвэл цэвэр бодисын хайлах цэг нь их, холимгийнх бага байдаг бол цэвэр бодисын буцлах цэг нь бага, холимгийнх их байдаг гэдэг энэ өгүүлбэрийг ойлгоход болох нэ. Сурагч үл мэдэгдэх эм нийлийг шинжил дараах үр дүн гаргасан дүлний туршилтыг явуулахад хөх ягаан өнгөтэй юу байдаг вэ гэхээр дүлийг калий бол ерөнхийдөө бол хөх ягаан өнгөтэй натрий чинь шар штэ. Натрий шар учраас энэ хоёр чагсаалаас гарлаа. Тэгэхээр энэ гурван айл нэг нь байна. За шохон усыг болонгортуулдаг юм юу байдаг вэ гэхээр кальцийн гидроксид доор болонгортдог юм гэхээр карбонат гээд 7-гийн D хариулт нь байсан байна. Яагаад вэ гэхээр калий 2CO3 дээр калий нэмэгц нэгтэй катионыг юу таньж ийнэ гэхээр дүлийг хөх ягаан өнгөтэй болж байгаагаар нь таньж байна. За дараа нь CO3 карбонат 2 нэмэх яан дээр шохон ус гэдэг бол кальций OH2 техник нэмэхээр кальций CO3-ийн цагаан өнгийн дүнс дээр нэмэх нь 2 OH-ийн хасах үүсдэг. Тэгэхээр болонгортуулдаг гэхээр энэний 7-гийн D хариулт болцдог байсан байна. За 8 дугаар тест рүү бүгдээрээ оръё. За X-ийг хүчил төрөгчтэй оролт оруулжээ. За тэгсэн чинь X2O3 үсээд энэний өмнө 2-2-ийн 4X асуучаас энэний өмнө 4-ийг тавиад тэнцвүүллээ. За энэ бол 0.8 грамм X грамм бахаар бид нар доолдоор нь 0 массыг за энэ X-ийн молийн массыг А гэж тэмдэглэжээ. За тэгсэн чинь 0.37 грамм хүчил төрөгчтэй оролт оржээ гэхээр 3-ыг үржих нь 16-г үржих нь 2 гэхээр энэ дээр бол хэд гарчна гэхээр 96 грамм гарчээ. За үйлдэлээ хэлье. 0.8 грамм X-ийг аваад 0.37 грамм хүчил төрөгчтэй бүрэн оролт орд юм аа. 4А грамм X-ийг аваад 96 грамм хүчил төрөгчтэй бүрэн оролт орно. Эндээс 4А-г олох байгаа юмны эсрэг талын хоёрын хооронд нь үржүүлээд тэгээд энд нь аваадаг те. За тэгэхээр 96-г 0.8-д үржүүлээд тэрэнд хаваахаар хэд гард юм бол тоо. За үзье. За 96-г үржих нь 0.8-ыг хаваах нь 0.37 гэхээр 207.56 гарч байна. 207.56 А-г болохдоо энэ 4-ийг доош оруулж хуваана. Яах нь 4 гэсэн. Тэгэхээр 51.89 буюу ойролцоогоор 52 гэсэн атом масстай хорон байдаг учраас 8-ын бол A хариулт нь зөв байжээ. Дараах бас явнуудын аль нь ижил тооны электронтой вэ гэж байна. За тэгэхээр ижил тооны электроныг олохын тулд бид нар сэтгүүн химийн ихсэлт багсалтыг бол мэдчих шаардлагатай. За энэ дээр бол азот T байсан хасах 3 болж сэтгүүн хим буурсан байна тий. За тэгэхээр 3 электроныг нэмж авна гэхээр 7 электрон дээр 3-ыг нэмээд 10 электронтой болно гэсэн үг. За дараа нь холоорыг авч үзье. За холоор T байснаа мөн ялгаа авахгүй хасах нэг болж сэтгүүн хим буурсан учраас 1 электроныг нэмж авна. Дэс дугаар нь 17 дээр 1-ийг нэмээд 18 электронтой болно гэсэн үг.
Тэгэхээр ижил тооны электронгүй учраас A хариулт бол биш байсан байна. За B дээр хүчил төрөгч Т байснаа хүчил төрөгч хас 2 бол сэлтгүүн хэмнэн буурс учраас электроныг аавн тий. За электроны тоо хүчил төрөгч дугаар нь 8 учраас электрон нь 2 ингээд 10 электронтой болж байна. За хөхөр мөн ялгаа авахгүй Т байснаа хасуу 2 олъё. Мөн ялгаа авахгүй 2 электроныг нэмж авъя. 16 дээр 2-ыг нэмээд 18 электронтой болгох нэ. С-д нь натрий Т байснаа натрийн нэмэх нэг болъё. Сэлтгүүн хэмнэн ихсэж байгаа нөхцөлд электроныг сумны ард бичээд электроны тооноос хасна. 11-ээс 1-ийг хасаад 10 электронтой болсон байна. За дараа нь калий. Калий Т байж байгаад калий нэмэх нэг болж сэлтгүүн хэмнэн ихсгээр электроныг сумны ард бичнэ гэсэн шүү дээ. Буурвал энэ ордоо энэ дээр бол буурсан байгааз тэгэхээр электроныг сумны урдд бичнэ. За тэгэхээр Т байснаа нэмэх нэг болно гэдэг бол 1 электроныг алдна. 19-с 1-ээс 18 электронтой гэхээр ижил тооны электрон агуулж гин үү гэвэл үгүй шүү дээ. Энэ хоёр ч гэсэн энэ хоёр ялгаатай байгаа учраас бас биш байна. За D хариултыг авч үзье. Натрий Т байж байгаад натрийн нэмэх нэг болж сэлтгүүн хэмнэн ихсвэл электроныг сумны ард бичээд электроны тооноос 11-ээс 1-ийг хасаад 10 электронтой болжээ. За магний Т байснаа магний нэмэх 2 болж мөн ялгаа байхгүй 2 электроныг алдаад 12-оос 2-ыг хасаад 10 электронтой болно. Ингээд D хариулт нь бол ижилхэн тооны натрийн нэмэх ион 10 электронтой, магний нэмэх 2 ион 10 электронтой байгаа учраас ижил тооны электрон тоо нь энэ байна. Гэхдээ эийг хийж үзье. Хүчил төрөгч Т байснаа хас 2 болно гэдэг энэ дээр 10 электронтой гэсэн шүү дээ. Тэгснээ азот нэмэх 3 гинэ. N Т байснаа N нэмэх 3 болно гэдэг бол 3 электроныг алдна. Авна шүү дээ. За уучлаарай. Алдна. Тэгэхээр 7-оос 3-ыг хасаад 4 электронтой болно гэсэн үг. Тэгэхээр угаасаа 9-ийн D хариулт нь зөв байсан байна. Аль элементийн атом нь хамгийн өндөр 2 дугаар янзлалын энергитэй вэ гэж асуусан байна. За үүнийг хийхин тулд бид нарт ер нь бол валентаар нь орчвол ерөөд амар яг ийм тохиолдолд валентаар нь орчвол илүү амар. За яаж валентаар нь болох вэ гэхээр за хамгийн өндөр иончлалын энерги гэдэг бол ерөөсөө хөнгөн цагаан бол яах вэ гэвэл 1/2, 2/2, 2π-ийн 6, 3/2, 3π-ийн 1 гэдэг ингэ явна тий. За өдөгдөх юм бол за ингээ 3 давхраатай байлаа. За атомын төвд нь нэмэх цэнэгтэй цөм, гадаад давхраанд бол 3 электрон байгаа тий. За энэ цөмөөсөө холдож байгаа учраас энийг салгахад нэг зарцуулагдах энергийг нэгдүгээр янзлал дахиад энийг салгахад зарцуулагдах энергийг бас л 2 дугаар янзлал гэдэг байгаа байхгүй. За холоор дээр ч мөн ялгаахгүй 17 дугаар элемент гэхээр 3 давхраатай. Гадаад давхрааны электрон нь 7 учраас гадаад давхраан дээр байгаа электроныг салгахад харьцангуй бага энерги зарцуулагдана. Харин дотгошоо электрон руу орох тусмаа өндөр электрон зарцуулна. Жишээлбэл С байгаад биш вэ гэхээр магний мөн ялгаа байхгүй 3 давхраатай. Гадаад давхраандаа 2 гэхээр энийг салгахад энэ нөгөө гадаад давхраандаа орчоос харьцангуй тийм амар өндөр температур бол шаарддаггүй. Боор дээр ч мөн ялгаа байхгүй. Боор бол 5 дугаар элемент учраас эхний 1-р электрон 2 дугаар электроныг салгахад тийм аюултай өндөр энерги бол зарцуулагдахгүй. Яагаад гэвэл гадаад давхрааны электрон учраас за ийдх нь бол натрий бол яах вэ гэвэл 3 давхраатай. За тэгээ 3 давхрааны 1-р давхраан дээр 1/2, 2/2 гээд электрон байгууламжийн томьёог бичээд үзэхээр хамгийн гадналын давхраан дээр байрлах электроныг салгахад харьцангуй бага энерги зарцуулагдана. Тэгээд дотоод давхраан руу ороход бол харьцангуй өндөр энерги зарцуулагдана. Энийг салгахад яагаад вэ гэхээр цөмтөөгөө ойрхон байх тусмаа нэмэх асах цэнгийн таталцлаас болоод энийг салгахад их энерги зарцуулагддаг учраас 2 дугаар янзлалын энерги хамгийн ихтэй нь И хариулт нь бол зөв байсан байна. За тэгэхээр цахилгаан сурагч чанарын энэ байдлыг бол та бүхэн харж байна. За эндээс харах юм бол харьцангуй цахилгаан сурагч чанар бол хамгийн их нь бол юу байдаг вэ гэхээр хамгийн харьцангуй цахилгаан сурагч чанар хамгийн их нь бол фотор байдаг.
хамгийн ихтэй. Тэгэхээр ботоор бол нэгдэлтэй бол зөвхөн яадаг вэ гэхээр хасах эсэлтгүүнгийн үзүүл нь хизээч нэмхийг үзүүлэхгүй гэсэн. Ботортой нэгдэлтэй дандаа хасах. Ботоор энэ дээр энд нэмэх болцсон байна. Тэгэхээр энэ хариулт биш байна. За ботоор энэ хасах байж болох юм. За дараагийнх нь Б гэдэг нь боор гэсэн үг. За тэгэхээр харьцангуй цахилгаан сөрөг чанар нь их л байх юм бол хасах эсэлтгүүн хэм гэсэн шүү дээ. За тэгвэл энийх бол 204 йодих бол 266 их нь хасах байх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ хасах энэ нэмэх учраас хариулт биш байна. За С хариулт байх магадaltaй гэсэн. Яагаад вэ гэхээр ботоор бол хамгийн ихтэй учраас хамгийн одоо их цахилгаан сөрөг чанар ихтэй учраас хамгийн тэгээ дандаа хасах эсэлтгүүн хэм үзүүлнэ гэсэн шүү дээ. Йодих бол 266 гэхээр их эсэлтгүүн хэмтийн хасах эсэлтгүүн хэм үзүүлнэ бага нь нэмэх байна гэд. Бага нь нэмэх байна гэд. Тэгэхээр С хариулт нь зөв болж таарж байна. За азотыг авч үзье. Азот бол 304 холоор бол 316 гэж. Тэгэхээр энэ хоёрын аль нь нэхэр холоор нь нэх учраас холоор нь хасах, азот нь нэмэх эсэлтгүүн хэм үзүүлэх ёстой байжээ. За дараа нь бором юу хоёрыг харьцуулсан байна. Энэ бол 296, энэ 316. Их нь хасах, бага нь нэмэх гэсэн шүү дээ. Их одоо харьцангуй цахилгаан сөрөг чанартай нь хасах байх нэ. За ингээд аль хариулт нь зөв байсан бэ гэхээр 11-ийн С хариулт нь зөв байжээ. За 12-ыг бүгдээрээ хамтдаа хийж үзье. За 12 дээр бол юу гэсэн байна вэ гэхээр 12-ыг бүгдээрээ харъя. Аль электрон байгууламж нь зөв бэ гэж асуусан байна. За 24, 29 гэсэн элементүүд бол 24, 29 дугаар элементүүд бол электроны өсрэлттэй элементтэй. За энэ нь яадаг вэ гэхээр гадаад давхрааны S орбиталаас нэг электрон гаднаасаа 2 дахь давхраа руу өсөрч шилждэг. Тэгэхээр энэ хоёр бол зөв байна. Төмөр бол D элементүүд нь ихэвчлэн металлууд байдаг бөгөөд гадаад давхраанаас электроныг алдахдаа хамгийн гадна талын S-ээс алдаад дараа нь алдах электрон байвал D-ээс алдна гэдэг дүрмийн дагуу бол энэ бол буруу байна. Ингээд 1, 2 хариулт буюу 12-ийн B хариулт бол зөв байсан байна. За магнийн 3 доктортой изотоп байгальд эзлэх хувийг доорх хүснэгтэнд үзүүлсэн магнийн харьцангуй атом массыг олно. За харьцангуй атом масс одоо дунджийг олохдоо яах вэ гэхээр юу байна? Тухайн изотопынхоо массыг энэгээр нь үржүүлнэ. Нэмэх нь изотопын харьцангуй одоо молекулын массыг энэгээр харьцангуй атом массыг нь үржүүлээд нэмнэ. За тэгэхээр 24-ийг 79-ээр үржүүлээд нэмэх нь 25-ыг 10-аар үржүүлээд нэмэх нь 26-ыг 11-ээр үржүүлээд нийт хувь нь 100 байна уу үгүй юу? Нийт хувьдаа хуваана. За ингээд хуваахаар хэд гарсан бэ гэхээр 2432 гэдэг хариу бол гарсан байна. Энэ дээр тэгвэл ямар хариултыг дуурж бодох ёстой байсан бэ гэхээр 2432 гэсэн хариулт бол аль байсан бэ гэхээр D хариулт бол зөв байсан байна. За уушуулна гэдэг бол мэдээж доороос нь халааж өгнө гэсэн үг. За эхнийх нь бол эхний зураг бол хийг бол за шохоо ус мөсөн дундор нэвтрүүлсэн. За нөгөө агаараас хүнд хийг хурааж авч जैन те. B бол агаараас хөнгөн хийг, C бол шүүж ийн. За D бол усыг төрүүлэх аргаар хийг хурааж авч ийн. E бол найдвартай уушруулах арга байна. Ингээд 15 дахь нь хамгийн олон тооны атомтой бодисыг сонгоорой гэж байна. За тэгэхээр энэ бол ерөөсөө бодож үзчихээж л болно. За яаж бодож үзэх вэ гэхээр нөгөө томьёондоо орлоо. N тэнцүү N-ийг хуваах нь N-а гэдэг томьёондоо. Тэгээд N-ийг олохдоо N-ийг үржих нь N-а гэд үржих нь атомын таваар нь үржүүлнэ хэдэн атом байна. За тэгэхээр A дээр бол 2 молийг үржих нь. За 2 молийг үржих нь 602-ыг үржих нь 1023-ыг үржих нь S-а 2 гэхээр хэдэн атом байна вэ гэхээр
1 дээр нэмэх нь 2 тэнцүү 3 атмаараа үржүүлнэ. Тэгэхээр энэ 6-г үржих нь 602 n авална гэсэн үг шүү дээ. За бит нь n h барамыг олохдоо мөн ялгаа байхгүй n-ийг үржих нь n-аг үржих нь хэдэн атом байгаагаар үржүүлнэ. n 3 моль гэдэг өгөгдсөн байна. За n-агаар үржүүлээ. Атом нь хэд вэ гэхээр 2 үржүүлээд 6-г үржих нь n-а гэхээр энэ хоёр хоорондоо тэнцүү болж таарлаа. За C-г бүгдээрээ бодож үзье. P2O5 гинэ. За тэгвэл n P2O5 гэдэг бол n-ийг үржих нь n-аг үржих нь хэдэн атом байгаагаар нь үржүүлнэ. 1 молийг үржих нь n-а гэдэг чинь угаасаа нөгөө Авогадрогийн тав учраас n-аг үржих нь хэдэн атом байна вэ гэхээр 2 фосфор дээр 5 хүчилтөрөгчийг нэмээд 7-оор үржүүлнэ. Тэгэхээр 7-г үржих нь n болно гэсэн үг шүү дээ. Нөгөө 602-ыг үржих нь 1023-аар үржүүлээд авахаар их хугацаа орох учраас зүгээр ингээд тавьчих. За дараа нь n H2S-ийг олохдоо n-ийг үржих нь n-аг үржих нь хэдэн атом байна вэ гэдгээр үржүүлнэ. Тэгэхээр 2 молийг үржих нь атомын тоо 2 дээр 1-ийг нэмээд n-аг үржих нь 3 гэхээр 6-г үржих нь n-а гээд энэ A, B, D 3 бол бүгдээрээ адилхан болж таарлаа. За тэгэхээр E бол аргон дан байдалтай 1 атомаас л тогтдог учраас n-ийг үржих нь n-аг үржих нь атомын тоогоор үржүүлэхээр n нь 4-ийг үржих нь n-аг үржих нь 1 гэдэг чинь 4n авална гэсэн үг. За тэгэхээр хамгийн олон атом S2 чинь 3 байна. P2O5 чинь 7. Тэгэхээр 16-гийн бол 2-ыг 3-аар үржүүлнэ гэсэн үг шүү дээ. За тэгэхээр ерөөсөө 7-тоо 15-ын бол C хариулт нь зөв байна. Яагаад C вэ гэхээр 7 n-агаар үржүүлдэг. 7-г n-агаар бусд нь бол энэ бол 6-г n-агаар 6-г n-агаар 7 гэхээр 16-гийн бол C хариулт нь зөв байсан байна. За тэгэхээр зогсоож байгаа бол бичээ яваад байна гэсэн үг шүү дээ. За одоо бүгдээрээ 8 дахь хийж үзье. За тэгэхээр дөлийг одоо янз бүрийн өнгөөр боддгийг бол бид бүхэн мэдж байгаа. За литий улаан натрий шар гэдэг. Одоо энэ юу бол найдвартай цэжлэх юм байгаа тий. Литий улаан, натрий шар, калий хүүхийгаан, барий тос улаан гээд энэ чи 15 билүү 15-ын юу байсан бэлээ? 16-гийн A байна. A-ийн 1-ийн B, 2-ийн A, 3-ийн G, 4-ийн IV гээд 16-гийн A хариулт нь бол зөв байсан байна. За дараах ароматтай граммаас хамгийн олон бүрэлдэхүүнтэй холимыг тодорхойлж X-ийн ERP утгыг олно гэж. Хамгийн холимог байна гэдэг бол за энэ C бодис бол 2 төрлийн холимогоос тогтсон байна. 2 төрлийн. B бодис бол яасан бэ гэхээр энэ дээж штэ. 3 ширхэг цэг үүснэ гэдэг бол 3 төрлийн бодисоос тогтсон холимог байна. Энэ бол 2 энэ ч гэсэн 2 холимог байна те. Тэгэхээр хамгийн олон холимогтой нь бол B хариулт нь бол энэ хоёрын аль нэг нь болж таарлаа. За хамгийн олон бүрэлдэхүүнтэй гэсэн үг шүү дээ. За ERF буюу баригдах бактери утгыг олохдоо шинжилж буй бодисын туулсан зайг уусгагчийн нийт туулсан зайд хуваана. Уусгагчийн нийт туулсан зайд хуваана. За жишээ авъя. Шинжилж буй бодисын X-ийг олгосон шүү дээ. X болохоор 1.5-ыг уусгагчийн нийт туулсан зай нь 3 байгааз 1.5-ыг 1.5-ыг хуваах нь 3 гэхээр энд 0.5 буюу
0.15 буюу ингээд B хариултын зөв байжээ. Холимгийг ялган салах аргын үндсэлтэй зөв харуулзаарай гэхээр нэрх арга бол холимгийн буслах цэгийн зуруунд үндэслээд холимгийг ялгах салах арга тийм ээ. За хоёр дахь нь хроматограф гэдэг нь шингээгдэх болон уус болон шингээгдэх чанарын ялгаан дээр нь үндэслэн шүүх арга гэдэг нь уус мэлдэх хатуу бичсэн жижиг хэсгийн хэмжээнд үндэслэн центрифугдах гэдэг нь төвөөс зүгтэх хүч, хандлага гэдэг нь харилцаа адилгүй байдалгээд ингээд 18-ын болвол B хариулт нь зөв байсан байна. 1-ийн B-тэй 2-ийн ивэтэй 3-ийн G-тэй 4-ийн A-тэй 5-ийн D-тэй ингээд 18-ийн D. Дараах хийнүүд таних аргуудыг зөв харуулцгаална уу гэж. Асаж буй замгал унтарна гэдэг бол энэ шотлтыг лакмусын улаан цаас хөх болсон гинэ. Энэ бол хүчлэг хийх гэсэн. Хүчлэг. Шохоо усыг булангартуулдаг нь 1-ийн X юм байна. 1-ийн Y шүү. 1-ийн Y цогсон замгал аснаа гэхээр хүчил төрөгч 2-ийн U. За 1-ийн Y 2-ийн U 3 дахь нь хөх лакмусын цаас лакмусын улаан цаас хөх болсон гэхээр чи суурлаг шүү. Эсрэгээр энэ тал нь бол лакмусын хөх цаас улаан болно гэдэг бол хүчлэлэг гэсэн үг. За суурлаг хийн хаана вэ? Ганцхан суурлаг хийлгцээд байгаа шүү дээ аммиак. Тэгэхээр X-ийн 5 юм. За дараа нь X-ийн 5 X5 руу очлоо. Цогсон замгал аслаа. Шохоо усыг булангартууллаа. Одоо хүчлэг нь холоор шүү дээ. Тэгэхээр Z-ийн 4 тэр үлдсэн нь юу болчих? Асаж буй замгал унтарна гэхээр устөрөгч болж таарлаа. Ингээд 3-ийн W. Ингээд 19-ийн аль нь байсан бэ гэхээр B хариулт нь 1-ийн V, 2-ийн U, X5, Z4 за зөв байна. Ингээд 19-ийн B хариулт бол зөв байжээ. Аль атом нь йодын изотоп биш вэ гэхээр изотоп гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр йод жишээлбэл энэ дээр бол 125 72 ингээд дис дугаар нь 52 байх хэрэгтэй байхгүй юу? Йодын 53 байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр эндээс энийг хасаад 53 гарч байгаа учраас энэ йод изотоп мөн байна. За дараа нь йод 127 74. Тэгэхээр тэр хоёрын зөв рүү хэд байна? За 127-аас асах нь 74 53. Тэгэхээр энэ опэж байгаа энэ за энэ дээр эвтэйхэн биччихвэл амар муухай бичигдээд таараад байна. За йод энд бол массын тоо тавигдах хэвээр. Энд нейтрон тавигдах хэвээр. Энд дис дугаар буюу протоны тоо тавигдах хэвээр. Энд бол 53 байгаа учраас энэ йодын изотоп бол мөн байна. Бит нь йод 74 гэдэг нь нейтрон 127 гэдэг нь харьцангуй атом масс гэхээр энд 53 гарч ийн. Энэ л 53 гараад ивэл ерөөхдөө энэ бол изотоп нь мөн байна гэж үзнэ. За сит нь йод 128 ч юм уу. За 128 75 гинэ. За 128-аас 75 53 гэдэг дис дугаар нь 53-тай таарч байгаа учраас энэ мөн ялгаа авахгүй изотоп мөн байна. За дит нь юу яасан байна? Йод ч юм уу биш ч юм уу мөн ч юм уу те. За 129 гэхээр энд 52 гарч байгаа учраас энэ йодын дис дугаартай таарахгүй байгаа учраас энэ бол изотоп бол биш байна. За итг нь харъя. За йод 79 гэдэг нь нейтрон 40. За энд бол 131 гэсэн үг. Тэгэхээр 131-ээс асах нь 79-ийн 100 52 2 хариулт буруу юм уу?
За 131-ээс 79 40 50 эргээд ингээд 2 хариулт болвол стоп биш байсан байна. Энэ хоёр хоёлоод стоп биш байсан байна. За ингээд бага хэмжээний завсрал байгаа. Та бүхэн маань залхууралгүйгээр хичээлээ хийгээд яваараа бүгдээ бага хэмжээний жоохон завсарлана гэсэн үг шүү дээ. Жоохон завсарлана.